За. Хай. Шууд 10 дугаар 15-аас эхлэе. За тэгье. Дугаар 15 дээр 2 шинэ оролцогч орж ирсэн байгаа. Тэгсэн. Нэг эрэгтэй, нэг эмэгтэй. Тэгээд эмэгтэй оролцогч чамаас эхлэе. Ямар санагдсан? Хөрх охин байсан. Тэгээ амар өндөр юм шиг харагдсан надаа. Хин гэдэг лээ. Ану. Ану дээр хэлвэ. Ану л. Тэ оролцогч нь болохоор аюу гой залуу байсан. Тэгээ ангуучтай магаар ижлэх юм бэлээ. Тэгээ хажуу талаас харахад ангуучтай. Хайлттай тарангуутай. Хосоо авч явсан байгаа. Тэгсэн. Эмэгтэй нь цуурыг авч яваад эрэгтэй нь мэдээж моког авч явсан. Айл нь гой болцоо эс тээ. Цуур тэр хоёрын яриа айгүй хөөрхөн санагдсан. Нэг юм тийм хичээд байх юм байхгүй айгүй чөлөөтэй хоорондоо яриа л. Тий. Тэгээ тэр мока тэр хоёрын болцоо жоохон ядаргаатай байсан. Мока өөр хүртэл гисэн шүү дээ. Би ингээл нэг юм асууж яриаг өрнүүлэхгүй бол тэр зүгээр ингээ хүлээгээд байгаа юм шиг санагдсан энэ төргээд. Тий. Тэгээ угаасаа мока өөртөө таалагддаг юм шүү л яа тэгэхээр одоо анрыг санаад байсан гэж баг өөр хэлээцсэн. Тийм баг энэ болцоонд явсан хамгийн зөв байсан байна. Яг л ингээ хүн санах мэдрэмж авсан гэдээс. Ер нь баг шийдвэр гаргахад туслаад өгч гэж хэлсэн. Одоо яг анрыг зөв хүн юм байна гэдэг юм. Өдөр болгон нууц өрөөнд орох ирэх одоо гарч ирж байгаа заяа. Тий. Тэгээ Кеко тэр өдөр нэг хүний нууц өрөөрөө авах одоо ирэх авсан байгаа. Тий. Гэхдээ тэр нэг нууц өрөө байгаа. Тэрэн дээр надад ингэж бодогцсон. Ганцхан нууц өрөө биш, ядаж хоёр нууц өрөө байсан бол илүү гоё байхаа. Яагаад? Яг юм бол хоёр нууц өрөө байх юм бол тэр чинь хоёр хос ингээд орно гэсэн үг шүү дээ. Тэгээд хоёр хосын юу хийж байгааг харна. Илүү олон нууц өрөөтэйсэн бол илүү олон хосуудын ер нь тэр нууц өрөөнд юу болох нь вэ гэдэг нь тэгээд дээрээс нь хин бас цогтой орох нь гэдгийг харах боломжтой байсан байхгүй. Тий. Тэгээд нууц өрөөрөө айгүй цөөхөн ихэндээ орсон бол жоохон харамсалтай тий. Эхнээсээ л ер нь ингээл орой болгоно нэг нууц өрөөнд ордог тийм байсан бол гоё явах байсан баха. Тий. Сиамрын ихрүүд гэдэг тоглоом зохиосон байгаа. Сиамын ихрүүд. Сиамын ихрүүд. Тэгэл тэр тоглоом дээр Тами ихрүү хоёр хоцсон. Тэгээ тэрэн дээр тэгтээ айгүй сони юм болцсон тэгээ. Яг хөө тэр дөрмийн угаасаа тайлбарлаагүй л дээ. Яг ийм байх хэрэгтэй гэж хэлээгүй. Гэхдээ ихрээ тэр Тами хоёр бол зүгээр ингээл бараг л мангар урдан халтууртаал хийгээл хайцсан. Тэгтээ яг хөө тэгэл аль хурдан сэтгэж байгаа л ажин л да. Тэгээ дараа нь захиа битсэн тэрэд. Тэгээ чи хин захиа очно гэж бодчихсан. Ер нь бол таамаглалж байснаар л явсан л да. Би бол Чинзо захиа ирээгүй гэхдээ гайхсан. Би ядч нөө Кикогоос захиа ирэх юм болоо гэж бодож байсан л да. Харин тийм. Тий. Яа тэгж бодсон. Тэгээ Чинзо захиа аваад болохоор жоохон хүн туссан бах. Анар бол хоёр захиа авцсан те. Тэр хоёр дахь нь хин юм бол? Хоёр дахь нь хин бас сонирхолтой байсан. Суур хоёрыг авчлаа. Тий. Их суурлуу бол ихрээ хүссэн. Тий. Тэгээ Чинзо Тами хоёроос боснол захиа авцсан. Тийм төгөө нэг захиа авсан. Тэгсэн. Охтуудаас Намуна захиа аваагүй, Дариконо захиа аваагүй. Тийм шүү дээ. Тэгээд оройн тойргоор хортой айлан гэдэг тоглоом тоглосон. Тэр бас айгүй инээдтэйсэн ер нь бол тэр нөө мөс зүс аваад амдаа игээд тэгээ нэг гиз мэдсэн дээр хайлуулж байгаа байлуулж байгаа. Тэр бол зүгээр алж ил шүү дээ. Тэгээ намуна зүгээр шин залууд ирлэр нь баг бүгдээрээ л шийтгэлээ хийгээл те. Заримд нь шийтгэл заримд нь зүгээр шагнал шиг л байсан баг. Тийм тэр шин залуу өөрөө жоохон бас тийм дундаа ороод айгүй ингээд задарсан те ер нь. Тэр шин залуу гоё л. Орж ирэнгүүтээ тийм аим би мийг бариаг. Зүгээр залуучуудаа гоё те ингээл гоё хөгжилтэй л авдаг шигсэн. Тэнийг бол би барихгүйсэн. Би бас тэгэж харсан. Тийм. Шинэ охин бас нэг шийтгэл авсан тwerk хийж мэгэлтэй. Тийм. За тэгээд оройн нууц өрөө орох шийдвэр болоод Чинзо үл дээрээ тэгсэн хөтлөгч байна. Тийм. Тэгээ Чинзо маягилж өгсөн тий. За тэрэн дээр хэлээ жоохон удаан ярина өрөвлөө заяа. Тэрэн дээр айгүй их юм болсон. Чинзо болохоор за нэг орё. Үгүй эхэндээ бол орохгүй гэл те. Тэгжсэн эргэлзэжсэн. За ордог ч юм уу гэл жоохон тэнгэлзээд байсан. Тий. Тэрэн дээр нь бол би бас гайхсан. Нэг бол нөө намуунууд ингээд гацаад байгаа юм уу? Эсвэл бол яг юу болоод байгаа юм бэ гэдэг. Өөрөө болохоор тайлбарлахдаа бол тэгж хэлээдсэн шүү дээ те. Ингээд жоохон бодох хэрэгтэй байна гэл тэгж юм байл те. Тэгэхээр Чинзо одоо жоохон ийм нөгөө нэг юм юугаа дарж эхлэх байгаа юм биш үү? Сэтгэл хөдлөлөө. Дээрээс нөгөө нэг намуунаг аягүй гомдоцсон шүү дээ. Ер нь бол амар ингээ хурдан амар их юм болцсон. Тэгээд дараа нь Кико Чинзог ингээд өрөөндөө өрсөн гэсэн чинь Чинзо ингээд гайхаад тэгээ бас жоохон имзгэлсэн байж магадгүй. Одоо би ингээд орчвол намуунаг гомдоо. Эсвэл би ингээд орчвол Кико ингээд надаас амар хүлээлт авчих واخ гэл те.
тэр өрөөнд дотроос айгу сонь болоо явцсан шүү дээ. Чинзо тэрнэр айгу сони барьсан. Анхнаасаа яг хинт халагж исэн бай сонирхож исэн бэ гэсэн чинь Мока гэж хэлсэн. Тий. Тэрнэр бол би амар гайхсан. Тэг ер нь бол уг нь анхнаасаа Мокаг сонирхож исэн байна. Гэхдээ найз нь бас Мокаг давхар сонирхож исэн. Гэтэ тэгэл сайн биш найз нь Мока цаа ингээл мэдчихэнгүүд шууд ингээл цайгаа тавьж өгвөл тий. Аха. Ер нь эрэгтэйчүүд тэгдэг үү? Би бол ер нь бол Чинзогийн орондоос бол бас тэгэл байх л та. Харин тий. Гэтэ үнэхээр тэгэл нэг амар хайртай бол юу гээл тэгэл зүгээр байх үү. Тэг дөнгөж орж ирчээд амар хайртай болж чадахгүй л тий. Сэтгэхгүй л дээ. Гэтэ зүгээр ер нь бол анханасаа Мокад сонирхолтой байсан гэдэг бол илэрхийлсэн шүү дээ. Тэгээ яг ингээл Чинзо орзонгүүтээ Кикогийн чихэнд нэг юм шивнж өгнөлээсэн. Тэгээд юу ч хэмсэн. Юу шивнсэн бол тэр нь бол микрофон бичгтэйг. Чи юу ч хэмсэн гэж бодож байна. Мэдгүй. Тэр бол үнэхээр тааж мэд. Үгүй Чинзоны орзонгүүтээ камернаас нуугдж байгаа юм шиг амар хоол ингээд бодон руу сууж муугаал тийч гэлсэн. Ер нь бол би амар эсрэгээр бодож байсан байхгүй Чинзог. За манай ингээл нууц өрөөрөө анх удаа орж байгаа юм чинь. Ер нь ингээл ороод гой юм хийх бахтай гой яриа өрдөх байх гэж бодож байсан. Тэгсэн эсрэгээрээ байсан. Чинзо бол ингээд илүү даруухан, илүү юм төлөв. Яг нөө чиний хэлснээр тийм сэтгэл хөдлөл илүү багтай болсон. Гэхдээ би Киког магадгүй өөр хүнийг дагуулж орох гэж бодсон. Яг л Кико Чинзо захиаг өгөөгүй учраас би нөө шин залууг юм уу эсвэл бол суур ч юм уу аль нэгнийг нь аваад орохоор болчлоо доо гэж бодсон байхгүй. Тэр захиаг өнгөт нь. Тэр өштэй гой хөшөө мөшгөө хааж магаагүй. Тэр орны тэр хөшөө мөшг буудаг гэж би мэдээгүй шүү дээ. Өмдөгтөр ерөөсө бууддаг. Ерөөсө тийм хөшөө мөшг бууж байгаагүй өмнө. Эсвэл нэг үт мүт ямар нэг хамгаалсан байх л та. Гэхдээ нөгөө шумуулаа. Тийм шумуул интерес хамгаалаад гэсэн байж болно. Гэхдээ өмнөх оролцогч нар нь тэгж амар хөшөө мөшг буулгаагүй шүү дээ. Тийм. Дугаараа 16 бол ер нь айгүй спортлог тийм дугаар байсан. Яг тэгвэл суур илчээр томилогдоод тэнгууд ерөнхийдөө тэр өдөр зөнгөө спорт хийсэн. Тэгээ бүх оролцогч нар айгүй сэтгэл хангалуун байсан. За тэгээ суурийн хамгийн анхны төлөвсөн одоо тэр нөгөө тоглоом нөх юм уу? Баг багаар хувааж агаад волейбол тоглосон. Суурийн нөгөө нэг одоо энэ санаачилсан энэ спорт дасгалууд нь амар гоё байсан. Урдны дугаар дээр бусад бүх үйлчлэр чинь зүгээр ингээл нөгөө бэлтгэл хийгээлтэй сонголт хийгээл ингээл ийм нэг хэвэн байсан шүү дээ. Тэнгүү суур орж ирээд нөгөө угаасаа юм тамирчин хүн болохоор өөрийнхөө хийжсэн бэлтгэлүүд тэгээ энэ өөрийнхөө тоглодог спортыг танилцуулаад багийн одоо ажил гэж ямар юм байдгийг те тэрийг харуулсан амар гоё спортлог өглөө байсан. Надад амар таалагдсан. Би энэ багийн спортод айгуу дуртай болохоор би бас нүднээс бол гоё спорт байх юм байна гэж бодсон. Тэгээ волейбол дээр бол гоё тоглолтууд гарсан. Чинзогийн баг ялсан. Тэрэн дээр бол нэг амар юм өрсөлдөөн баг гараагүй те. Ил давуугаар Чинзогийн баг ялцсан. За тэгээд алчуур шүүрх гэх тэр тоглоомыг бол би энд нөө Шведэд ахлах анги байхдаа тоглодог байсан. Тэгээд тийм алчуур зүүж агаад тэгээд Америк хөлбөмбөг тэгж тоглодог байсан байхгүй. Тэгээд ингээд бөмбөгөө бариалгүй хэрвээ ингээд алчуурч ингээд татагдаад авах юм чи шууд тоглоомоос хасагддаг. Тэгээд тэр тоглоом бол гоё. Биеинд гимтэл урчрахгүйгээр тэгтээ гоё тоглолцдог тоглоом. Тэрнэр бол нөө ихэр сууд бүр амар шарлахаал. Ингээл амар гүйж байгаа. Тэгээ бүр өмнөөс сэтгэлээс алалцаал исэн. Йоо ихрэл амар гол дүршээ санагдсан. Ихрээ хаана гүйж миний нүд тэмтлээ яваад байсан. Тий. Амар хөөрх харагдсан. Хамгийн сүүлд нь болохоор Тэмэн цуваа гэдэг тоглоом тоглосон. Тэр бол Багдад тоглодог байсан. Тий, тэр аягүй гоё байсан. Тий, Багдад тоглодог байсан тоглоомыг харсан ч аягүй гоё байлаа. Шийдэглүүд нь амар шийдэглэсэн. Гэтэ яг нь эрчүүдийн тоглоом хатуу гэдэг юм чи тэгэл нөгөө хоёр эрэхтэй бол нэг юм бодог баг. Гэтэ нөө анар нэг халуунтай байсан болохоор жоох ингээл хэцүүл харагдсан л да. Тий. Тэгээ ингээд дараа нь ингээд артлаас нь ингээд камер ингээд нурууг нь харуулсан чинь ингээд бүр гэх юм улаан болчихсон. Амар хэцүү тэгсэн шүү дээ. Хатуудуулчлаа гэж суурьс нэлээд санаан зовсон юм шиг үлээ. Тэгээ тэрний дараа нь болохоор ингээд зогсоож инээ зогсоолгож байгаа дараас нь бөмбөг шүлдэг. Тэрийг бас яг бид нар нэг хөдөн бөмбөг Багдад тоглох та тэгж шийтгэлдэг байсан. Талгын болгоороо зохиолох бол юу ч шүү дээ. Тэгээ бүр инүүрлөгөө зохиолчихсон юм. Тэгээд дээрээс нь тэр нөө далаад хөвтөж жагаад тэр шийтгэл болоос. Давлгаан зохиолдог. Давлгаан зохиолдог. Тэрний санаа зовж байсан болохоор тэр чинь зарим нэг сэлж чаддаг шүү дээ. Тэгээ үнэхээр ингээм амар хүчтэй ингээд давлгаа оржингууд ингээд төрлөөр ингээд татагдаад орцсон бол яна гэж амар санаа зовсон. Нэг оноо нэмэгдсэн суурь. Тэгээ суурь дээр бол гоё шийдэглүүд бодсон, гоё тэмцээнүүдийг зохиосон. Тэгээ дээрээс нь болохоор нөгөө санаа зовж байгаа нас ингээд айгуу те хөргөлөөс л те ингээд нөгөө хэдэг арай амар шийдэгчлээ те гэж. Тэгээ ингээд гоё мэддэг юм аа ингээд дааж өгөөд нөгөө хэд талаад явж байгаа нь
суурь аягүй гоё харагдсан. Тэгсэн. Тэгээ тэр өдрийн хайлайт юу аягүй хөөрх юм болсон. Тэр нь болохоор ингээд мока анарлуу харж агаад чи намайг өнөөдөр өрдөөсө халамжлаагүй гэдгсэн чинь анар ирээд ингээд шууд үнэрлээд тэр бол үнсэн үү үнэрлсэн үү? Үнссэн шүү Аа дээ. тийм үнсэн. Уруулж шунгаж ирээл үнссэн шүү дээ ингээд. Тийм тэр аягүй хөөрхөн байсан. Тийм. Тэгж хэлсэн мөчгөнөд намайг халамжлаагүй гэж. Тэгж хэлсэн байлээ. Тийм үү? Чи яаж сонссон? Би хаана үлээ нэг тийм юу харсан юм а. Тэгсэн чинь нэг хүн ингээд амын уншаад амны харцан дээр нь уншсан чинь ингээд чи өрдөөс нэг өнөөдөр халамжлаагүй гэдгсэн чинь анар үнсэн. Аяа хөөрх юм те. Мока ингээд жоохон ингээд эрхлээд байгаа юм шиг харцтай хараадсан те. Тий аягүй тэр хоёр угаасаа ингээд нэг анар ерөнхийдөө амар тийм кэрэлдэг нь бол харагдаад шууд харагдсан. Ер нь мока анараас өөр хүнд баг хөрүүлдэг юм биш үү? Тийм байлаа. Ер нь анараас өөр хүнд бол тийм нэг амар тийм бие бариад идэв шиг те. Бие минь нүрж байгаа тийм шийдэл бэтгэлтэй айгу дургуй идэв шиг. Анар тулдаал тэр нөө банаа манаа нээж байгаа тэр мөр бол нэг асуудалтай биш те. Файнэтийн хацар дээр унсж байгаа юм харсан. Тийм анх удаага нэг тийм нэг юм нэг Чинзо намууны хоёроос хойш нэг юм үнсэлж байгаа өсгөл үнсэж байгаа нэг тийм сцен гарсан. За тэнгуүтээ тэгээд намууны Моко хоёрын одоо нөө яриа өрнөсөн. Тэгээ араар тавилтын талаар тэгээд Моко бол ерөнхийдөө бас тийм араараа тавилж исэн тийм түүх ярьсан. Тэгээ намууны ч гэсэн шиг тийм болж исэн гэдгийг ярьсан. Тэгээ тэрийг баг нөө нэвтрүүлгийн баг нь баг ингээ та хоёр ингээ сууж байгаа ярьж байгаа гэсэн юм шиг надад санагдсан. Тийм. Тэгээд тэр ярианы дараа бас нэг юмыг би мартцаалаа нөө Чинзо билүү анарч билүү нөө нэг бас нэг охинд аягүй сайн байж исэн. Гэхдээ тэр нь шивэд явцсан гэдэг нэг тийм яриа өрнөж санаж байна. Эхний дугаар дээр тийм. Нэг шивэд байдаг гэсэн. Автер явцсан гэсэн шүү. Үгүй шивэд гэсэн. Шивэд. Чинзогийн юу? Чинзогийн хөлөө анарх хөлөө нэг тийм яриа өрнөж байгаа эхний дугаар. Тэрнийг би сонсчод шивэд гэдэг нь нөө гайхаад ямар охин байсан болоо гэж бас бодсон. Зүгээр тэр хоёрын яриаг сонсож байхдаа гинт тэгж бодоод. За тэгээд тэр өдрийн хамгийн чухал үйл явдал уу хасалт. Хасалттай дугаар байсан. Тэгээд тэр үедээ тэр нөө шинэ сетап нь аягүй таалагдсан. Тэр нөө байгаа газар нь тэгээд хасалт гэдэг утгаараа юм амар олон юм борхморхотны дунд гал мал хасцсан тэгээд илүү юм сүртэй. Мүүдийг ингээл гоё тавьж. За тэгээд хасалтын өмнө заяа. Ер нь хасалт болгоны өмнө ер нь хор утгалд явагдгаа гэдгийг тэрэн дээр анх удаа гарсан. Эстер суурийг ингээд нэг тэгээ болонд аваачсан ингээл тэгээ чухал юм ингээд ярьж байгаа байхгүй тэгээ. Тэгэл ингээл ерөөдөө ингээл 2-3-аар ингээл нэг тус-тусдаа ингээл нэг хор утгаал тэрийг ингэж гэдэг хасыг нэг тийм яриа өрөндөм шиг харагдсан. Үгүйж болно л доо тэгтэл ер нь ингээл нэг болонд аваачсан тэгээ чухал юм ярьж байгаа гэдэг чинь ер нь хор утгах гэдэг юм болов уу гэж бодогдсон. Чамд юу гэж бодогдсон? Надаас тэгж бодогдсон. Хасалтан дээр штэ те би ер нь Дариконог ер нь явна гэж мэдчихсэн. Тий. Тамигаас явна гэж мэдчихсэн. Би төгөөг бол явна гэж бодоогүй. Энэ дугаар дээр ингээд цаанаасаа одоо тэг хүн хасах ёстой шүү гэж хэлсэн юм уу эсвэл амар их хүн хассан бүр гайхсан. Ер нь би тэгж бодсон ш нь нөгөө Эстер ер нь төгөөг анх жоохон сонирхож байсан. Шинэ залуу ороод ирсэн чинь шууд солигдсон штэ. Төгөөг шууд мартаал. Тэмүүтээ би тэгж бодсон. Эстер нөгөө суурийг аваачсан тэр хоолцож байсан. Суурийг магадгүй чи төгөөг хасах хүний дигнэд дээш нь гаргачихаа гэж ирсэн бол гэж бодсон. Ягаад тэгэхээр суур одоо тэр төгөөг ярьж ирснээр бол суур төгөө айгүй сайн найзад болсон гэл тэгж магадсан шүү дээ. Тэгэхээр би бас тэрэн дээр тэгж бодсон. Эстер магадгүй суурийг авчирснаа чи төгөөг хасчаарай гэж тэгж үгүй чи үүтэ яриа өрнөсөн байж магадгүй. Тэгээд шин залуу хасагдаагүй үлдсэн. Тэгээд төг хасагдсан. Тэр бол Эстер л нэг ямар нэгэн тийм утгаал те төгөөг хасчаа гэх тийм яриа өрнөлцсөн шиг санагдсан. Хөдөлгөлтлээ. Ягаад тэгэхээр Эстер шин залуу таалагдсан болохоор ерөнхийдөө л бүгдээрээ эмэгтэйчүүд нь ч үлдэх нэг 4 эмэгтэй эсвэл 3 эмэгтэй ч юм уу хоорондоо үлдэж жагаад таалагдж байгаа эрэгтэйчүүдээ бүгднийг нь авч үлдээ гээл те. Ерөнхийдөө ингээл хос болцохоор тийм потенциалтай хүмүүс ер нь үлдсэн шүү дээ. Таамыг бол угаасаа эрэгтэйчүүд нь бүгдээрээ хасъя гэж бодож байсан юм шиг лээ те. Явах цаг нь болсон. Тий, явах цаг нь болсон. Настан гэж мэд бүр ёо. Манайхаас хайргүй авч илээ. Тэгээд шинэ охиныг хасагдсанд нь бол бас ер нь бол гайхсан. Яг тэгэхээр нэг суур шинэ охин таалагдж исэн гэж уг нь бодож байсан байхгүй юу. Тэнгүүт ингээл нөө манай ихрэм нь бол те би болоогүй шүү гэл тэгэл ингээл үлдчихэж байгаа байхгүй те. Тэгээ би нэг ихрийг хасагдах байх гэж бодсон. Яг тэгэхээр тэр нөө тоглоом дээр бүгдээ аюу гайхаадсан шүү дээ. Ихрээ одоо аюу шартай юм билээ. Бас тийм өвж шүү дээ. Тийм анхны хүмүүсийн нэг. Өвжөө болохоор хасагдахгүй байгаа. Тий, хасагдахгүй ер нь нөгөө идэг гэдэг. Манайгаас яах юм бэ гэдэг те. Тийм их.
Тэгээд юу намунаг би болохоор өөрөө л гарсан гэж би бодож байна. Охтуудтай хэлэлтэй намайг гаргацгаа. Угаасаа тэгдсэн шүү дээ. Одоо орой асалтан дээр би бол өөрийгөө явна гэж бодож байгаа бол би ингээ ядраад байна те ингээ байж чадахгүй байна гэдсэн аахгүй юу. Нэвтрүүлгийн зүгээс тэгж нэг төлөвсөн байж магадгүй те эсвэл нэг оролцогчтойгоо ярилцаад ер нь ингээд таалагдж байгаа хос болцгоор гэж бодож байгаа юмсаа л ер нь авч үлдсэн дээрч гэдэг юм уу те. Тэгэхгүй бол эн чинь нэг тийм найзуудын нэвтрүүлэг болох гэж байхгүй сүултээ. Уг нь гол зорилго нь бол хосоо олоод тэгээд нэвтрүүлэг дуусгах хэрэгтэй шүү. Тэгэхэд илүү нэг юм найз нөхөд те нэг юм инээ чанаас нь тиймэрхүү юм яваадсан. Тэгээд одоо угаасаа 4 дугаар болчихлоо. Тэгэхээр тэр дугаарууд дээр ямар нэг юм болоод хосууд төрөх ёстой. Юу н хасагч байгаа хүмүүс нь ч баг зөв хүмүүс нь хасагчлаа даа л гэж бодсон. Илүү юм хосууд болох боломжтой хүмүүс нь үлдсэн. Анар Мока, тэгээд Чинзо Кико, Суур Ихрэ, тэнгуүтээ Эстер тэгээд шин залуу. Шин залуугийн нэр нь юм лээ. Ингүү хос болох боломжтой 8 оролцогч нар үлдсэнд нь бол яг сэтгэл хөдлсөн. Гэтэ би бол төгөөг үлдээсэй гэж бодож байсан. Би төгөөг үлдээсэй гэж бодчихсон. Тий. Төгөөч яг ингээд чимээгүүч гэсэн ингээд хайдаа тэг ингээд гой инээдтэй орж ирдэг. Гэтэ төгөөд бол харамсаж байгаа юм бол байхгүй. Мэдээж нэг эмч хүн юм чана тэг очиод хүмүүсийн амиг аварж исэн дээр илүүдээ тий. Тэгээ тийм байна. Тэгээ төгөөд бол угаасаа өчнөө охтууд араас нь гүдэг байх л гэж бодогдсон за тэгээд тэгээ ануугаас айгүй харамсалтай. Зүгээр орж ирэл маргааш тасаа. Тий, баг ганцхан онсон тий. Ганц санаа л хасагдсан. Тэрэн дээр ваа. Хоёрын хоорондоо хүүхд аваад ирхий гэж бодсон. Тий. Тэгээ анууг би зүгээр баг эхнээс нь оруулах байдаг гэж бодсон. Харин Эхнээсээ магадгүй ануу байсан бол ингээд илүү жоохон задраатай гой юмнууд гарч ирэх байсан болов гэж бодсон. Гэхдээ эрэгтэйчүүдийн хувьд бол тэр нэг шинэ охин их таалагддаг юм шиг үлээ. Тий. Нэг тийм амар тийм үйлдэл гаргасан байгаагүй шүү дээ шинэ охин дээр. Оноо хүсээ нөгөө андар айлгахсныг ярив. Айлгсан. Тийм тийш шүү нэрээ. Тий, анар орж ирэхгүй нэлээ одоо тэр бол айгүй зэмүүл юм байсан л тий. Би бүр үнэхээр гайхсан. Нэр үнэхээр хасагдчихж байгаа бах та гэл. Тэгээ би бүр бодоод нэг Чинзо анхнаасаа дуртай байсан мэс ингээд тэнгуүтээ арай нэг нийлж байгаа хасчихж байгаа юм шүүстэй гэж бодоод. Эсвэл нэг андар нэг биеийн өвдөд байсан болохоор өөрийнхөө хасалт санал хүсэл дээр ингээд гарьяа гэд хасагчж байгаа болов ч гэж бас бодсон. Тий. Би бол тэр шинэ одоо орж ирсэн залуучууд суур муур те ингүүн тамын дээр нийлж агаад Мокагаас салах гад хасчуу гэж бодоод Мока хүртэл ингээ гайхаад орж ирэхгүй байхад мөр ингээ шаарсмаар ойлгох гад тэг ингээд артан зогсчихсан намуунаар хүртэл Мокоор ингээ гайхаад баг ингээ тэдрээ төлөвснөр болоогүй юм шиг болоод харин тийм ингээд төлөвлөж байгаагүй хүн нь хасагчсангууд тэр ингээ бүгд ингээ гайхсан царай гараад төлөвлөж исэн хүн нь хасагчсангууд ингээ зүг зүгээр ингээ худлаа ингээ гуниглал тэгээд доош харж бараад тийм яг болоод байгаа хөө тий тэрэн дээр бол яг үнэхээр харагсан. Тэгэхээр тэр бүр ингээ хоорондоо үнэхэрсэн ярьдаг байх тий за хаслан дээр яг ингээ ярьж байгаа за тэрийг хасъя тэр нь үлдэх ёстой байлыг ярьцдаг байх хөө. Тэгэхээр тэр албаар тэгсэн болоо нэвтрүүлэг цаанаасаа албаар тэгсэн байх магадлалтай. Гэхдээ хөтлөгч нь өөрөө тэгсэн шүү дээ. Битээ ингэж удаараа хэлдэг юм гэдсэн. Тэгэхээр хөтлөгч нь бол мэдээгүй гэж болно. Тий. Нэвтрүүлэг цаанаас продюсер нь хэлсэн. Тий, цаанаасаа тэгсэн байгаа тий. Тэгээ тэр бол ерөнхийдөө үнэхээр яг хин ямар ягц гарах нь гэдэг нь бол аюу тод харуулсан л тий. Үнэхээр тэрнэр бол Мока за үнэхээр за анараас өөр хүн таалагддаг юм байна гэдэг нь л харсан. Тэгээ дараагийн дугаар дээр илүү сонирхолтой болох юм шиг байлаа. Сүүлийн 4 дугаар маань яагаад тэгэхээр манай 8 оролцогч нар маань шинэ вилла дээр очиж байгаа юм билээ. Тийм үү? Тий, шинэ вилла дээр шинэ ингээд ийм гоё газар очиж байрлаж байгаа юм билээ. Гаднаа ийм илүү гоё тийм swimming poolтэй баг нэг ийм penthouse маягийн. Тэрэн дээр илүү ийм олон тийм нууц зөрүүтэй юм шиг байх боломжтой юм шиг харагдсан. Магадгүй ингээд нэг хоёр тусдаа ингээд эмхтэй эрэхтэйгээр ингээд хонж магадгүй. Тэгэж харагдсан. Одоо энэ үлдсэн идтэй оноо үг. За үлдсэн хүмүүстэй оноо гэ. За Анар Мока 2 шууд эхлэе. За Анар Мока 2 заяо. Аль нь надад 8 оноо. Би бас. За айгуу таалагдж байгаа. Одоо илүү гоё татанцаасаа гэж бодож байна. Тий. За тэгээд Чинзо Кико тус нь оноо гэ. За Чинзо дээр болохоор минийх 8 оноо. За Кико дээр болохоор 9 оноо. Чинзо маань болохоор ер нь нэвтрүүлгийн туршид айгуу versatile гэж ярьдаг. Ер нь ингээл яаж ч те ингээд хувирж болдог те. Ерөнхийдөө бас дээрээс нь илүү мундаг юм байна те. Тийм оюун ухааны тийм тал дээр мундаг ер нь бол бас мэдлэгтэй залуу шиг харагдсан. Ууг нь бол нэг нэвтрүүлгийг сонирхолтой болгох гээд үйлдэлүүд хийсэн боловч
тэр нь одоо нэг соёлын ялгаагаас болоод гэх юм уу? Тийм охтууд айгу тийм дарамтанд оруулаад тэгээд тэр нэвтрүүлгийн тийм гоё тоглолт хийх гэжсэн нэг болиулаа ийцсан. Тэгээд илүү нөө чин за өөрийгөө бие бариад эхэлсэн гэх юм уу. Кико болохоор үнэхээр тийм эмгтээлэг юу мөн чанартай. Тэгээ үнэхээр юм мэдрэмжтэй өөрийгөө бие гоё авч явдаг тийм эмгтэй байлаа. Үнэхээр мэдрэмжтэй, үнэхээр тулцсан өндөр мэдрэмжтэй. Тийм болохоор үнэхээр биширмээр байсан эмгтэн нэг. Тийм болохоор 9 оноо. Би бас 8 9 оноо гэж өгмөр. Чинзоо 8, Кико 9. Ер нь Кико одоо надад Мокогоос л айгүй их таалагдчих эхэлж байгаа. Хөв хүний тий. Сая чиний ярьсан ш. За дараачих нь ихрээ суур. Суур бол за 9 оноо. Тийм тэмцээн болсон тийм юм дээр айгүй тийм сэтгэл хөдлөлтөө. Тэгээ ингээл шууд нэг ирж хүчтэй тэгж гаргадаг. Тэгээ ингээд яг камерын өмнө ингээд суулгах ч юм уу ингээд амартай бие барайл те. Илүү амар дипломат шууд хүн болоод хувирчдаг. Айгүй тийм гэгээлэг юм шиг санагдсан те. Тийм болохоор 9 оноо. Тэгээд тэр нөө спортын тэр нөө өдөрлөгөөс ер нь бол оноо ингээд айгүй өсөд айгүй гоё таалагдсан. Ихрээ дээр болохоор манай ихрээ бол бас те гоё явсаргаал дуусчлаа та айгүй ингээд аргалж явсаргаал те. Тийм нэг романс үрдээс үүсгэхгүй байж байгаа ашгүй суур орж ирдэг жоох романс үүсгэсэн. Тэгээд ихрээ дээр бол 8 оноо. Тэгээд ихрээ нэг хосоо олохоос илүүтэйгээр хосуудын хооронд ингээд юм утгасаар байгаа тий. Тэгэл өдөж мөдөл чи яаж яа нэж энэ одоо шинэ хүн орж ирдэг ингэслээд тэр зүйлүүдийн бодох юм бол нэвтрүүлгийг гоё болгосон. Гэхдээ нэг гоё романсыг үүсгэж чадаагүй. Надад ч гэсэн суур 9 оноо. За. Яг өөрийнхөө хийх туртай юм хийж байгаа хүн айгуу гоё харагдсан надад. Ихрээ дээр би бас 7 юм уу 8 оноо өгмөр. Одоо энэ сүүлийн хэдэн дугаарууд дээр суурьтай дотсоод тийм гоё романс үсгээсэй гэж одоо хүсэж байна. Над болохоор ихрээ тэгж бодогцсон. Анханасаа анарт айгуу талтай байсан байх гэж бодсон. Анар өөрөө нэг Мокос нөхөд болохоор тийм ихрээ нэг тиймэр өөр хүмүүснийг таалагдахгүй дэвлэл үзүүлэхгүй. Зүгээр нэг тийм боломж гарч ирэх хүлээж ирсэн байх. Магадгүй нууц зөрөг ч юм уу тийм боломж гарч ирсэн бол анарыг шууд аваад орох байсан байх гэж бодож байсан. Одоо Эстер шин залуу. Тийм. Эстер дээр бол 7 оноо. Өөрийн гэсэн одоо нэг итгэл одоо өөрийн гэсэн стилтэй. Тэгээд өөртөө амар итгэлтэй. Тэгээд бас тэр шин чанарууднаас аягүй гоё байсан. Нэвтрүүлэг бас аягүй сонирхолтой болгож чадчихсан. Тэгээд Эстер ингээд гатах байдал нь ингээд юм хүүхэд шиг хэрнээ. Яг ингээд сэтгэж бодож байгаа нь амар тийм гүнзгий санагдсан. Эстер амар тийм хор хутгаал тэгээд цаагаар нь бодоолгод юм санагдсан. Тийм. Ингүүн болохоор аюу гой залуу байсан. Ер нь бол тийм байгаа ч гэсэн тийм нөгөө итдэг аюу хурдан уусч байгаа нь. Оноо нь болохоор тийм 9 оноо. Би Эстер дээр 7 юм уу бас 8 заяа. Ингүүн дээр болохоор тайгаа хурдан уусч байгаа нь бол айгуу дагуу тал. Гэтэ нөгөө хувь хүнээрээ надад нэг сэтгэлүүлтэйгөө одоо суур шиг. Магадгүй дараагийн дугаар дээр харуулах бах. Тийм болохоор би ингүүн дээр эхлээд 7 оноо өглөө. За. Тэгээд хамгийн сүүлчийн 2 дугаарыг одоо catch up хийхдээ бид нэг surprise барих болно. Мокагаа урьж оруулна гэж. Бүгдийг суулгах байгаа юм бодлоо. За тэгээд энэ хүртэл үзсэн баярлалаа. Тэгээд бүгдээрээ гоё доор комент бичээрэй, сэтгэлээ хуваалцаарай. Тэгээд хэрвээ subscribe хийгээгүй бол subscribe хийгээрэй. Тэгээд бидээрт тэгээд нас бичлэгүүдийг олон бичлэгүүдийг хийх урам зориг өгдөг те. Тэгээд үзсэнд баярлалаа. Бас заяа. Нэг юм засч хэлэхэд одоо энэ оролцогчдыг мэддэг те найзууд танил хүмүүс нь энийг бас битгий хүн дээр хүлээж аваарай гэж хэлээ. Битээр яг энэ оролцсон шоугаар нь дүнж байгаа шүү те. Тэрнээс бол амьдрал дээрээ эдгээр чи ийм хүмүүс гэж юусоо ярихгүй байгаа. Бусад хүмүүс мэн ч гэсэн энийг шоу гэдэг утгаар нь битээрийг бас үздэг болохоор ингээ хүнхэн хүлээж авдаг. Тэрнээс бол битгий ингэж муухай те хүн дээр хүлээж яриа л гэж хэлээ. Зүгээр үдсэн юмнасаа л сандуудаа уулзж байгаа тий. Тэгээд энэ шоун дээр бас бүгдээрээ яг ийм гэж бас заавал хүлээж авах хэрэгтэй. Тэр чинь бас бүгдээрээ дүр хэсэгж байгаа шүү дээ. Энд чинь шоу учраас магадгүй нэвтрүүлгийн зүгээс бас ийм байгаараа тийм байгаараа гэдгийгсэн байж болно. Тэгээд тэгээд залуучуудтай амжилт хүсье. Дараагийн 2 дугаараа уулзцгаая. Bye. Bye. Says